Ясхан 644 хуваахны x тэнцүү 143. За багш нь өмнөх бичлэгүүд дээр за илэрхийлж бодож байгаа юм шиг үйлдлийн дарааллыг бичээрэй гэжсэн. Тийм ээ. Тэгэхээр энэ яг адилхан үйлдлийн дараалал хүчлээ хамгийн сүүлийн үйлдэлийнх нь доотлын энэ хасах тэмдгийн хоёр талыг боднаа. Тэгэхээр 171-ээс хэдийг асах юм бол 143 гарах вэ гэсэн асуулт гарч ирж байна. Тэгэхээр 644 хуваахны x тэнцүү энэ дант тэгштгэл гэж төсөөлгөн ш 171-ээс x-ийг хасахаар 143 гардаг юм бол энийг болохдоо 171-ээс 43-аас хасчихна. За x тэнцүү хариу маань 28. За ингээд бид нарын мэддэг дант тэгштгэл рүү шилжчихлээ. 644-ийг хуваахны x тэнцүү 28. Энийг яаж боддог вэ? Тэгээд боддог шиг л бодчихно ерөөсөө. За тэгэхээр дант тэгштгэл сайн бодож сурчих юм бол давхар тэгштгэл маш амархан байгаа. За дараагийн хоёр дахь бодлого бас л илэрхийлэлт байсан бол үйлдлийн дараалал маань ямар ах вэ? Тэгээ хамгийн сүүлийн үйлдэл буюу хоёр дахь үйлдэлийн тэмдгийн хоёр талыг нь бодох нь байна. За ингээд 36 дээр хэдийг нэмэх юм бол 63 гарах байх гэсэн үг тийм ээ. Тэгэхээр x-ийг хуваах нь 22 тэнцүү 63-аас 36. Нэмэх үйлдэл болон үржих үйлдэл тэмдэглээ заавал сольдог гэдгийг та нар маань санаж байгаа хаа. За ингээд хасгаар 27 гарч ин тийм ээ. За ингээд бидний мэддэг хуваах үйлдэл маань дант тэгштгэл рүү орчлоо. X-ийг хуваах нь 22 тэнцүү 27. Энийг бодохдоо 27-г 22-оор үржүүлж боддог. Ингээ хариу нь 594 гарч байна. За дараагийн хоёр бодлогыг харцгаая бүгдээрээ. За хамгийн түрүүнд сайн байна. Үйлдлийн дараалал авчин тийм ээ. За тэгээд хамгийн сүүлийн үйлдэлийн хоёр талыг бодлаа. 259-аас хасах нь x тэнцүү 12 гэсэн. 259-аас хэдийг хасвал 12 гарах юм бэ гэсэн үг тийм ээ. Тэгэхээр 259-өөс 12-ыг хаслаа. 19-ийг үржих нь x тэнцүү 247. За ингээд бид нарын мэддэг дант тэгштгэл рүү шилжчихлээ. Үржих болон нэмэх үйлдэл маань тэмдэг нь эсрэгээрээ солигддог тийм ээ. За x тэнцүү 13. За та нар болохоор заав шалгаад яваарай хүмүүстээ. За багш нь болохоор хугацаа хэмнэх үүднээс та нарыг уйдаахгүй тулд газ бодлолтын нэгэд яваад байгаа шүү. За дөрөв дэх бодлого үйлдлийн дарааллаа бичлээ. Хамгийн сүүлийн үйлдэлийн тэмдгийн хоёр талыг бодлаа. За ингээд x-с буюу хэдээс 83-ыг хасгаар 190 гарах юм бэ гэдгийг олохын тулд 190 болон 83 хоёроо хооронд нь нэмнэ. За ингээд 273. За үржих үйлдэл дээр одоо дант тэгштгэл очлоо тийм ээ. Үржих үйлдэл дээр тэмдэг маань хоошоо орохоор солигдоод хуваах болно. Ингээ x тэнцүү 39 гарах нэ. За ингээд тэгштгэл бол ерөнхийдөө 3 дугаар ангийн төвшөнд энэ тэгшгэлүүдээ маш сайн бодчих юм бол энээс хүнд тэгшгэлийг та нар дараагийнхаа ангид маш төвөггүй хялбархан бодож өгдөө. За ингээд дараагийнхаа хичээлээр уулзлаа. Түр баяртай хичээлээ сайн үзээд тэгшгэлээ маш сайн бодож сураарай хүмүүстээ. Баяртай.